Өглөөний мэнд хүргэе. Өдрөөр амьдаг хөтөлбөртэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Өдөр хамтдаа Марк номын 3 дугаар бүлгээ цааш нь суралцаад энэ ч нэсрэгжүүлэх зүйлээ бас хүлээж авъя. Тэг бүгд хамтдаа залбирая. Аава тандаа баярлалаа. Шинэ өглөөнд төлөө тандаа талархъя. Яг одоо энэ цаг мөчид эзэн минь уншиж байгаа үгээр дамжуулаад та бидэнд ухаарл илчилтийг өгөх болтугай гэж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Маань. За Марк номын 3 дугаар бүлгийн 13-аас 19. Есүс уулууд гарч хөссөн хүмүүсээ дуудахад тэд түн дээр иржээ. Есүс 12 хүнийг томилж элч нар хэмээсэн тэднийг өөртөөгөө хамт байлгаж тунгалуулахаар илгээх, чөтгөрүүдийг зайлуулах, эрх мэдэлтэй байлгахын тулд байлаа. Түүний томилсон 12 нь Симон, тэр түнд Петр гэж нэр өгчээ. Зебедийн хүү Яаков, Яаковын дүү Йохан, тэр тэдэнд ангийн хүүхэд гэсэн утгатай Бонгорес гэдэг нэр өгчээ. Андрэ, Филипп, Бартоломей, Матай, Томас, Алфайн хүү Яаков, Таддай, Канан, хүн Симон, тэгээд Есүсээс урсан Скройтийн Юдас нар байлаа. За энэчнээс бид нар харахтаа Бурхан хүссэн хүнээ дууддаг. Тэг өнөөдрийн сэдэв бол Бурхан хүссэн хүнээ дууддаг. За Есүс уулууд гарч байхдаа одоо хүссэн хүнээ дуудсан байгаа. Лукийг харах юм бол Лукийн 6-гийн 12 дээр харах юм бол энд ингэсэн байгаа. Тэр өдрүүдэд Есүс залбирахаар ууланд гарч бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөв. Өглөө болоход тэр шамнараа өөр дээрээ дуудаад тэднээс 12-ыг сонгон элч нар гэж нэрлэвэ гэсэн. За Лук номон дээр Лук өчгтэйг ингэж хэлсэн байгаа. Тэгвэл өнөөдөр Марк номын Есүсийн 12 элчийг дуудсан нь болохоор Есүс шүнжэнгөө 12 дагалдагчийн төлөө залбирсан байгаа. Тэгээд 12 элчийг бий болгосон. Энэ нь юу гэхээр зэрэг 12 ирчүүдийг сонгоод тэднийг элчээр томилсон байгаа. Энэ элчээр томилсон ямар учиртай юм бэ гэхээр зэрэг Есүс өөрийнхөө ажлыг өргөжлүүлэн хийхээр энэ элч нарыг томилсон байгаа. Элч нарт тасалгой томилгоо өгөгдсөн нь энэ юу гэхээр эрх мэдэл өгөгдсөн. Тэдэнд чөтгөрүүдийг хөөх, өчтөө нэг ангаах, үгийг тунгалах энэ эрх мэдлийг өгсөн байгаа. Тэгвэл өнөөдөр Есүс яагаад энэ 12-ыг сонгосон болоо гэд би яг энэ дээр бяцлагаж үзэхэд хуучин гэрээнд Израилийн ард түмнээс 12 овгийг сонгосон байдаг. Бас 12 Израилийг 12 овг болгон хуваасан байдаг. За энэ 12 гэдэг яг тоон дээр ач холбогдол өгөх биш. Энэ зүгээр л бүрэн тоо гэж үздэг байгаа. Тэгээ энэ тоог болохоор зэрэг хуучин гэрээний 12 овг нь болохоор зэрэг Бурхны сонгосон ард түмний төлөөлөл гэж үздэг 12 овгийг. Харин шинэ гэрээний энэ 12 дагалдагчийг болохоор зэрэг Есүсийн одоо шинжлэл ирж байгаа. Тэгээд хуучны Израилийг шинжлэх шинэ ард түмнийг бий болгох гэж 12 дагалдагчийг сонгож байгаа. Эдгээр 12 дагалдагчаар дамжуулаад Израилийн ард түмэн шинэ гэрээний ард түмэн болон одоо сүмийн үндэс суурь болж өгч байгаа баг нь болж идэг. Тэгвэл эдгээр Бурхны нэг ард түмэн Израилийн одоо дуудан тэдний дундаас Месиа бөгөөд Есүсийг төрүүлэн гаргаж ирж байгаа. Тэгэхээр бүх үндэст нь одоо шинэ гэрээгээр дуудагдаж байгаагаар энэ 12 элч тэр сайн мэдээгээр үндэстэн эзэн сайн мэдээг түгээхээр тэднийг одоо сонгож байгаа. Тэгвэл өнөөдрийн 12 овг ба 12 дагалдагч бол түүхэн сүнслэг шилжилтийн 2 багна гэж үздэг байгаа. Тэгээ энийг теолог талаасаа үзвэл Бурхны авралын түүхэн холбоог илтгэж байгаа бэлэгдэл гэж үздэг байгаа.
Тэгээ 12 хужингэрийн 12 овг нь болохоор цус нь удан бөгөөд биологийн гаралтай гэж үзээд Есүсийн 12 дагалдагчиг бол сүнслэг дуудагдсан итгэлийн нэгдэл гэж үзэж байгаа. Тэгвэл эдгээрээс бид нар суралцах зүйл юу байна гэхээр зэрэг яагаад энэ 12 ирчүүдийг сонгосон бэхээр эдгээр ирчүүд нь зөвөрл энгийн даруухан загсжин тийм үү татвар хураагч энгийн ирчүүд байсан. Харин энэ ирчүүдээр дамжуулаад эзэн Есүсийн хийгч байгаа ажлын гүйцэтгэл болно. Есүсийг дээш өргөгдсөний дараа эдгээр 12 дагалдагчаар дамжуулаад чуулганууд бий болгож эзний хүсэл биелэх юм аа. Эзний хаанчлал тэлгэтгэхийн төлөө юм аа. Тэгээд шинэ гэрээний эхлэл гэдгийг энэчнээс харж болох юм аа. Эдгээр 12 ирчүүд нь Есүсийг явсны дараа чуулганыг байгуулж Есүсийн ажлыг өргөжлүүлж эзний сайн мэдээг дэлгэрүүлэх хүмүүс байсан. Есүс хэлэхдээ миний хийж байгаа ажлаас илүү агуу ажлуудыг хийх болно гэж хэлсэн баг. Тэгээд эдгээр дагалдагч нар нь дэлхийд сайн мэдээ түгээгэж зогсохгүй мөн дагалдагч бэлтгэсэн. Өөртөө дагалдагч бэлтгээд дагалдагчийн та өдрөөс өдөрт өссөөр байсан. Өнөөдөр хүртэл өссөөр байна. За энэ зүйлүүдээс суралцах зүйл бол дуулууртаа дагаж байгаа тэр дагалдагч нар байна. Есүс эдгээр дагалдагчгаа сонгосноос хойш өөртөөгөө хамт байлгаж өөрийгөө дагалдуулж суралцуулсан зүйл. Тэгвэл эдгээр зүйлээс сурах зүйл бол дуулууртаа дагах. Бурхан хүссэн хүнээ дууддаг бол таныг өнөөдөр дуудсан бол энэ бол Бурханы хүслийн дагуу гэдгийг ойлгож авах хэрэгтэй. Нөгөө талаар дагалдагч бэлтгэхдээ бид нар залбирдаг байна. Есүс 12 ирчүүдийг сонгохдоо шүнжин залбирч Бурханаас Ааваасаа асууж байсан. Тэгвэл бид нэр өнөөдөр өөртөөгөө дагалдагч бэлтгэхдээ эзнээс гуйж залбирч бэлтгэх ёстой юм аа. Амен. Тэгээ өнөөдрийн бидний суралцах зүйл энэ байна. Тэгээ 12-ын утга учир мөн Бурханы дуудлага авсан бол Бурханы төгс төлөвлөгөөг биелүүлэхийн тулд гэдгийг бид нэр ухаарах ёстой юм аа. Амен. Тэгээ бид хамтдаа залбирая. Баярлалаа эзэн минь өнөөдөр бидэнд өгсөн илчилтийн төлөө танд талархъя. Бид үнэхээр таныг улам илүү таньж мэдхэд бидний сүнсний мэлмийн улам нээгдэх болтугай, ухаарах болтугай. Өнөөдөр тэр 12 дагалдагч шиг бид нэр дуулууртаа дагаж Христийн тусгал болж өөртөөгөө эзний үйлсэд дуулууртаа өөрийгөө зориулсан нэгэн байхад та бидэнд бас туслаарай. Мөн бас дагалдагч нараа бэлтгэхэд бид залбирдаг байхад та бидэнд бас туслаарай гэж гуйж байна. Аава тэг өнөөдөр уншсан зүйл болгон бидэнд илүү хэрэгжүүлэлт болгон үлдэхэд та хамт байж өгөөрэй гэж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен.